Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв. Газрын тосны амьдралын мөчлөг. Газрын тосны гарал үүсэл хэрэглээ Монгол улсын газрын тосны салбарын хөгжил, бодлого, эрх зүйн орчны талаар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Чулуун Даваагийн Чулуунбат. За энэ онд одоо манай газрын тосны салбар Монгол улсад үүсч өгсөн 80 жилийн болж байгаа. Одоо газрын тосыг хэрхэн ирж хайж ашиглаж олборлох талаарх амьдралын мөчлөг болон газрын тосны салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, байгаль орчин, талуудын оролцооны талаар та бүхэнд зөв зэгцтэй ойлголт мэдээлэл мэдлэгийг одоо өгөхийг одоо чухалчлаа. Манай сургалтын хөтөлбөр маань бол үндсэндээ 9 одоо дэд бүлгээс бүрдэж байгаа. За газрын тос хэрхэн бүрддэг вэ гэж. За газрын тосны гарал үүслийн талаар бол өнөөдрийг хүртэл бол нэгдсэн нэг ойлголттой бол эрдэмтэн судлаачид бол хүрээгүй байгаа. За үндсэндээ бол хоёр төрлийн онол байгаа. Эхнийх нь бол органик бус, хоёр дахь нь бол энэ органик гаралтай юм гэж. За органик бус гэдэг онолыг дэвшүүлсэн гол эрдэмтэн бол та бидний сайн мэддэг одоо химийн үйлчлэх системийг одоо зохиогч Менделеев, Оросын нэртгиймч. Энэ бол одоо газрын тос нь одоо цардсын гүнд өндөр даралт температурт одоо ус төрөгч, нүс ус төрөгч хоёр синтезийн аргаар одоо органик бус байдлаар үүссэн гэдэг онолыг бол дэвшүүлсэн байдаг. За нөгөө нэг талынхан баримталдаг эрдэмтэн юу гэх юм бол одоо энэ л одоо Оросын нэртэд Ломносов болон бусад эрдэмтэд бол газрын тос нь бол органик гаралтай юм а гэж онолыг дэвшүүлсэн. Энэ талаарх одоо видео танилцуулгыг та энэ бүхэн слайд дээр харагдаж байгаа видео холбоосоор орж үзэж сонирхох боломжтой. Газрын тос болон байгалийн хийн хэрхэн үүссэн талаар үзүүлэх энэхүү видеог баруун Австралийн газар судлал болон Австралийн Woodside шинжлэх ухааны төсөл санаачлан бүтээв. Автомашин, автобус онгоцыг хөдөлгдөг эрчим хүч хүн төрөлхтний тог заглагантай болгосноор бид хоолой хийж усаа хадах боломжтой болдог. Орчин үеийн эрчим хүчний хэрэгцээний ихэнх хэсгийг нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлшээр хангаж байна. Эдгээр өндөр эрчим түлшүүд нь хэдэн сая жилийн туршид бий болсон бөгөөд сэргээгдэх боломжгүй нөөц юм. Ойролцоогоор 2 тэрбум жилийн өмнө замаг бичил амьтад ургамал гэх мэт дадаан организмууд үгснээрээ дадаан ероод хоримтлогдсон дадаан хурдастар хүчил төрөгчгүй нөхцөлд кероген хэмээх бодис болон хуурах ба дулаан мөн даралтын нөлөөгөөр кероген нь айжмар газрын тос эсвэл байгалийн хий болдог байна. Энэхүү үйл явц нь дор хаяж сая жил үргэлжилдэг. Молекулын төвшөнд газрын тос, байгалийн хий нь ус төрөгч ба нүүрс төрөгчийн атомоос бүрддэг нүүрс ус төрөгч юм. Дэлхийн цардцсан тогтмол даралт хөдөлгөөний улмаас газрын тос байгалийн хийнэ чулуулаг доторх нүгсөв зай завсраар дамжин дэлхийн гадаргууд хурж хуурай газар эсвэл ус руу нэвчиж байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд газрын гадаргын дор үл нэвтрэх давхарга тухайлбал чулуулгийн давхаргын дор хашигдсан байдалтай байдаг байна. Царцдас дотор газрын тос хийн ордууд бий болж бассейн үүсдэг. Бассейн нь газрын тос хийгээд үрсэн хөвсгөр спонж шиг байдаг. Хэмжээ нь асар том бөгөөд бүхэл бүтэн хотын дайны хэмжээтэй байдаг байна. За газрын тос бол одоо энэ газар зүйн хувьд бол дэлхийг даяар бол өргөнд дарахсан байдаг. Гэсэн хэдий ч одоо тухайн улс орн болон бүс нутаг хурд сүнслийнхаа шин чанараас хамааран харилцан адилгүй байдаг. За газрын тос бидний амьдралд ямар үүрэгтэй юм бэ гэж. За эртний судар бичигт бол Александрийн гал гэсэн үгсэг явдаг. Энэ бол Александр Македонский гэрэлтүүлэгт ашиглаж бас цэрэг дайныхаа үйл ажиллагаанд ашиглаж байсан талаар тэмдэглэгдсэн байдаг. За мөн хот суурин газруудыг эзлэхийн тулд цэрэг дайны зорилгоор галт бөмбөлгүүдийг шийдэж бас энэ газрын тосыг ашигладаг байсан байх нь. За мөн одоо ангаах ухаанд одоо энэ яр шарах сорвиг одоо ангаах зорилгоор бас тослооны төрхлөг болгон бас ашигладаг байсан бас талаар түүх судар бас тэмдэглэг өгүүлсэн байдаг. За өнгөрсөн зууны 1940-50-ад оноос одоо нефт химийн салбар бол олон улсад их хөгжснээр одоо газрын тосноос олон 10 мянган
төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч эхэлсэн. Одоо энэ газрын засыг ангаах ухаанд, барилга байгууламжид, ахуйн хэрэглээнд тэ бүхий л төрлийн одоо бүр гоо сайхны хүртэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол ашигладаг байна. Одоо жишээлбэл одоо энэ миний барьж байгаа энэ үзэг бал байна. Хэд энэ гадна талын гэр энэ досон болыг агуулж байгаа капсул өөрөө досон бол маань хүртэл өөр ингээд газрын засны их бага хэмжээний оролцоотой гаргаж авсан бүтээгдэхүүн байх жишээтэй. За Монгол орны хувьд одоо газрын засны талаарх ойлголт гэх юм бол одоо 1910-20-од оны үед анхны одоо автоэрийн эрсэл одоо чича машин орж ирснээр бид газрын засны талаарх ойлголттой болж ирсэн. За энэ талаар одоо та бидний сайн мэдхэд тэмцэл кинон дээр нэг гардаг. Нутгийн нэг өвг нь одоо энэ нөгөө чичан гэдэг ч юм уу. За энэ өөхөн тосоор явдаг уу, шар тосоор явдаг уу гэж асуудаг. Хүүхаа. Энэ нөгөө чичан гэдэг нь юу? Моо. Тийм үү. Хаа энэ юу ямар ухаанаар явдаг вэ та? Айсан хурдээр хөтлөж байгаа маа үгүй. Тосоо сая хийгээд болох юм. Өөхөн тосоо, шар тосоо. Өөхөн тос биш, шар тос биш. Гадрын тосоо. Гадрын тосээ тийм ээ, гадрын тос. Гадрын тос. Самбуутын ишин басхтайраа тосгол тосоороо газрын тосоо байна. За Монгол улсын газрын засны салбарын түүх. За бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлтийн 1941 оны 2 сарын 28-ны өдрийн 15 дахь тогтоолоор Зөвлөлт холбоот улсын одоо Союз нефт гадаад худалдааны төлөөлөгчийн газраас одоо Улаанбаатар, Хуурах, Ирээн цав, Цэлэнг, Баруун хараач гэдэг юм уу те томоохон хот суурин газруудад байсан агуулах колонк тоног төхөөрөмж авцас дээр нэг одоо тээврийн яамд одоо тухайн оныхон 4 сарын 15-ны дотор хүлээж авахыг үүрэг болгосон байдаг. За энэ үеэс одоо аль бие ёсоор манай улс оронд маань газрын засны салбар үүсч өгсөн гэж тоологдож эхэлж явдаг байна. За үүнээс гадна ерөөсөө энэ тогтоол гарснаас 7 хоногийн дараа буюу одоо 3 сарын 6-ны өдрийн ардын сайд нарын зөвлөлийн 16 дахь тогтоол гарсан байдаг. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн 1941 оны 3 сарын 6-ны 16 дугаар тогтоолоор Монгол ард улсын шинжлэх ухааны хүрээлэн ба СССР-ийн геолог хайгуулын экспедицийн дарга Семерновоос Монгол улсын Дорногов аймгийн нутаг газар явуулсан геологийн эрен тэмдгэрэх ажлыг явуулсны үрээр нефт тосыг олоход холбогдох битумын гарах газрыг нэн олсон тухай сонсоод тогтоох нь. 1. Шинжлэх ухааны хүрээлэнгээс идэвхтэй оролцсны үрээр геолог хайгуулын экспедиц нь охор богино хугацааны дотор маш бага зардлыг гаргаж, сүрхий их үр дүнг гаргаж, экспедицийн үйл ажиллагаагаар бүгд найрамдах Монгол ард улс өөрөө анх дугаар нефт олж чадсан явдлыг тэмдэглэсэв. Энэхүү шинэ нээлт нь ардын аж ахуй ба улс орны батлан хамгаалах хэрэг дор маш их утга чанарыг хадгаламжтай. 2. Нефт тосыг эрен тэмтэрч олсон ба нефт тосны урьдчилсан шинжилгээг үр дүнг үзүүлсэн шинжлэх ухааны хүрээлэнгийн бүх ажилчид ба геолог хайгуулын ажилчид дор баярыг хүргэсэв. Энэ тогтоол гарснараа одоо манай газрын засны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа бас яг ингээд параллельна эхэлж ижээ. За 1951 онд одоо Зүүн Баянгийн газрын засны боловсруулах үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулсан баг. Аргалчин түлээчний тэмэн хөсөг хаяа нэг бүртгийж харагддаг байсан ангамл илсэн хөрстэй говь нутаг маань хөдлөмөр бүтээл хөгжил баясал хангилсан нутаг боллоо. Тэнгэр багамдсан өндөр цамхаг дээр хатан зэрэгт Монгол нефтчид ажиллаж улстан сүүлийн 2 жилд 4 сая төгрөгийн ашиг орууллаа. Сайныг дагуу сарны гэрэл гэж монголчууд ярилцдаг. Ачтай сайн нөхрийн тусламж ардын намын жолоодлогоор богино хугацааны дотор эрэм тал элсэн говийн чимэг болсон Зүүн Баян хот сүндэрлэн бослоо. Дорногов аймгийн Зүүн Баянчууд ардын хувьсгалын 42 жилийн ойг эд ажил эрмэн хөдөлмөрийн эрчим түүтэлээр угтаж байна. Эндхийн нефт үйлдвэр өнгөрсөн жилийнхэн төлөвлөгөөг хугацааны өмнө давуулан биелүүлж, өнөө жил их засварын 45 хоногийг 10 хоногоор татаж, улсын баяраа өгсөн их ажилд орлоо. За ингээд одоо газрын засны салбарын хөгжилт одоо хөдөлмөр хүч, хөлс хүч харамгай зориулж одоо салбарын он цагийн түүхийг бичлэлцэн Ахмад нефтчид маань одоо газрын засаа хайж
хайснаа олж, олсноо олборлож, олборсон досоо боловсруулж, боловсруулснаа өөрсдөө бас хэрэгэлдэг байсан юм сайхан төвхтэй юм байна. Гэсэн хэдий ч одоо 1969 онд одоо энэ Зүүн Баянгийн газрын засны боловсруулах үйлдвэрт одоо асуудал болж хаагдсанараа за мөн одоо цагаан айс Зүүн Баянгийн орд тийм бас олборлтын хэмжээ бас буурсан. За яг тухайн үед одоо зөвлөлт холбоот улсын Зүүн Сибирт одоо томоохон хэмжээний газрын засны ордууд нэгдэж одоо зөвлөлт холбоот улсаас бид одоо шатхуун дэвшээ импортоор авах босноор одоо манай энэ хайгуул ашиглалтын үйл ажиллагаа бол төр зогссон байгаа. Энэ бол манай газрын засны хайгуулын одоо эхний үе шат маань ингээд 41-ээс 69 оны хооронд үргэлжилсэн байна. За дараагийн үе шат бол одоо ингээд 90 оноос хойш үе шат байгаа. За хэдийгээр 70-80-аад оны үед бол дотоодын мэрэгжилтэн судлаачид бол энэ газар засны хайгуулын үйл ажиллагааг сэргээе гэдэг асуудлыг тавьж исэн боловч тухайн нийгмийнхаа одоо дэмжлэгийг авч чадлагүй одоо 90 онд золгосон. За 90 оноос энэ гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг одоо идэвхтэй татаж 91 онд одоо газрын засны тухай хуулиа баталж хөрөнгө оруулагчийг өрөөнд нууцны үр дүнд хэд хэдэн орд газруудыг нээсэн байдаг. Тухайлбал одоо энэ 5 засаг тосуу уулын орд газрууд байгаа. 20 гаруй жилийн энэ 30-аад жилийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд одоо нийтдээ 4.1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг оруулсан нь одоо манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын бас багагүй үеийг бол эзэлдэг. За сүүлийн жилүүдэд одоо энэ дээрх дөрвөн ордоос бол жил дунджаар 800 мянгаас 1,100 тонн одоо газрын засыг бол доктортойгоор олборлж экспортлж байна. За энэ борлуулалтын орлогоос ойролцоогоор жилдээ 200 орчим тэрбум төгрөгийг одоо татврын бус орлогоор улсын төсөвт бид нар төвлөрүүлдэг. За энэ олборлж байгаа дос болон улсын төсөвт оруулж байгаа орлогын одоо дийлэнх нь үе одоо 90 гаруй хувийг энэ Дорнод аймгийн одоо матад халахолсон юм нутагт орж байгаа. Дос бол Тамсгийн орд газруудаас олборлж байгаа. За Монгол орны газрын засны орд газрууд. За 90-аад оноос хойш ингээ газрын засны хайгуулын үйл ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн. За өмнө нь одоо ингээ 40-с 69 оны хооронд бид нар бол энэ Дорноговын сайн шантах Зүүн Баян цагаан айсны орд газраа олсон байлаа. За 90-аад оноос хойш гэх юм бол одоо энэ Дорнод аймгийн матад халахолсон юм нутагт одоо энэ Досвол Тамсгийн сав газруудаа олсон байна. За энэ хугацаанд бол бид нар газрын засны 33 хайгуулын талбай ялгсан. За үүний одоо 21 талбайд нь бол өнөөдөр засгийн газраас ирэх болгосны дагуу гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүн авах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. За энэ 21 талбай 3 талбайд нь саяны миний дөрвцэн 4 орд газар маань ашиглалт олборлтын үйл ажиллагааг бол явуулж байгаа. За эрэл хайгуулын үр дүнгээр одоо энэ 10-12 онуудад одоо энэ Досвол, Тамсаг, Зүүн Баян, цагаан айсны орд газруудад бид нар одоо 332.6 сая тонн газрын засны баталгаад за 43.2 сая тонн ашиглалтын баталгаатны үцийг тогтоосон. За үүнийхээ бид нар одоо ашигт малтмуулынхаа нэгдсэн нөөцийн санд одоо бүртгэж авсан. За ингээд бид нар одоо гадаад улсад, олон улсад газрын төстэй, газрын төс олборлагч орн болсон юм а гэдгийг бид 10-12 онд зарлж исэн түүхтэй. Нэг талаасаа бид нар ингээ газрын төсийг ингээд олборлж экспортлж байгаа юм байна. За нөгөө талаасаа бид нар газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авч байгаа. За сүүлийн жилүүдэд за би өмнө нь хэлсэн тийм ээ 1923 онд бид нар одоо 91 тонн төв шатхуун хэрэгжилж исэн гэсэн түүхэн баримт байдаг. Гэтэл одоо 100 жилийн дараа бид нар ингээд 2020-21 онд ингээ харах юм бол жил дунджаар бид нар 2 сая тонн орчим газрын засны бүтээгдэхүүн буюу одоо шатхуун түш, хийн түш, дос тослохооны материал, битум маазуудыг одоо худалдаж авч байна. За үүнд дунджаар бид нар тэрбум гаруй Америк долларыг зарцуулж байна. За энэ манай Монгол улсын одоо энэ гадаад худалдааны импортоор авж байгаа бараа бүтээгдэхүүний зүгээр хэлэх юм бол 6 доллар тутмын нэгийг нь бид нар зөвхөн энэ газрын засны бүтээгдэхүүн зарцуулж байна. Тэгэхээр энэ манай улсад тийм ээ манай улсын эдийн засаг нийгэмд одоо ямар их өндөр дарамттай ачаалал өгж байгаа чухал бүтээгдэхүүн бэ гэдгийг нь бол та бүхэн тэндээс ойлгомжтой гэж би хэлэхээр байна. Иймд одоо бидэнд юу хэрэгтэй гэх юм бол одоо газрын засны бүтээгдэхүүний тийм ээ олон талт их өсвөртэй болох. За тэр дундаа дотоодын их өсвөртэй болох нь бол зайлшгүй шаардлагатай байгаамаа. За дотоодын түүхийд тулгуурсан газрын засны боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ингээд төслийг эхлүүлснийг би хэлсэн. За энэ үйлдвэр хэрвээ ашиглалтанд орох юм бол бид одоо газрын засны бүтээгдэхүүний хэрэглээнийх одоо 60 орчим хувийг нь бид нар бол дотоодоос хангах боломжтой болно.
За ингэснээрээ бид нар одоо түнш шатхууны одоо энэ гадаад хамгаалалаас ангижрах нийгэм эдийн засгийн одоо чухал ач холбогдолтой юм шүү гэдгийг би одоо дахин одоо онцолж хэлхийг хүсэж байна. За төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаарх бодлогын талаар. Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого Монгол улсын урт дунд хугацааны бодлогын баримтчгүүдэд газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дор дурдсан байдлаар тусгагдсан байдаг. 1. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 4-2-16-ад газрын тос боловсруулах үйлдвэр түүний дэд бүтцийн сүлжээ нефт химийн үйлдвэр барьж байгуулна. 2. Монгол улсыг 2020-оос 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах. 3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-оос 2024. Газрын тос уламжлалт бус газрын тосны эрэл хайгуул ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөнө. Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт дотоодын түүхийн эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Ерөөсөө нийтлэг тусгагдсан гол үндэслэл бол газрын тосны боловсруулах үйлдвэрийг л барьж байгуулах талаар тусгасан байна. За энэ зорилтыг биелүүлэхийн тулд одоо газрын тосны боловсруулах үйлдвэрт маань одоо түүхийд буюу одоо газрын тосны нөөцийн асуудал. Энэ бол үнэхээр тулгымцсан асуудал болоод байна. За үүнийг шийдвэрлэхийн тулд бидэнд юу хэрэгтэй гэх юм бол бид өөрсдөө газрын тосныхаа хайгуул ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингийн тулд одоо төрийн байгууллага, орон нутгийн байгууллагууд бүх ил шатнд одоо хууль тогтоомжийнхаа хүрээнд бол дэмжлэгийг үзүүлэх бол шаардлагатай. За газрын тосны тухай хууль бол Бүгдний хамт Монгол ард улс гэж байх үед одоо улсын баг хурлаар 1991 онд батлагдчихсан хууль. За энэ хууль маань бол тухайн үед гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад их таатай 10 хуулийн нэгэ гэж одоо тухайн үед олон улсын одоо хайгуулчин гэж сэтгүүл дээр бас тэмдэглэгдэжсэн байдаг. За тэгээд энэ 2014 он хүртэлх хугацаанд энэ газрын тосны хөгжил, Монгол улсын нийгмийн эдийн засгийн өөрчлөлт, за тэгээд энэ олон эрдэмтэн судлаач, докторууд, за салбарын мэрэгчлэнүүд, за холбогдох хүмүүс маань хуулийг бол шинжилэн босруулж, за 3 засгийн газар 2 улсын их хурлаар одоо дамнуулан хилцүүлж иж одоо энэ газрын тосны хуулийн шинжилсэн найруулгыг батлуулсан байгаа. Газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалт. Монгол улсын газрын тосны тухай хууль. Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосыг эрх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Газрын тосны нөөцийг төрийн мэдээлэлд байлгаж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг газрын тосны компанид шилжүүлдэг. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхийн тулд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэгчийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг. За газрын тос бол газрын хэвлэлд дээр ч гарсан бай, хэвлэлд орч бай, Монгол улсын төрийн өмч. За хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тухайн одоо гэрээлэгч компанид шилждэг баг. За газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагааг эрхлэхийн тулд одоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу одоо өнөөдрийн ашигт малтмал газрын тосны газар маань Монгол улсын засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу одоо гадаад дотоодын хөрөнгө оруулагч, гэрээлэгч нартай бүтээгдэхүүн хуваах гэрээг бол байгуулдаг. За бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ гэж одоо ойлголтыг би та бүхэнд авч өгье. За бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу одоо гадаад дотоодын хөрөнгө оруулагч маань одоо хөрөнгөө оруулаад 100% эрсдлээ таадаг. За эрсдэл гэдэгт бол зөвхөн санхүүгийн болон мөнгө төргийн эрсдэл байхаас гадна одоо цаг хугацааны, техник технологийн мэдлэг мэргэжил ноу-хау гэдэг маш олон эрсдлийг тухайн гэрээлэгч компани дагаад хайгуултын үйл ажиллагаа явуулаад хэрвээ ямар нэгэн хэмжээгээр газрын тосны нөөцийг олж тогтоогоод тухайн нөөц нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх юм бол ашиглалтынхаа үйл ажиллагааг шилждэг. Шилжих явцтай олборт эхлэхдээ гэрээн дээр ямар хувь хэмжээгээр одоо засгийн газартаа тохирсон байна, тэрнийхэн дагуу бүтээгдэхүүнээ хувааж авах асуудал. Үүнийг л тохирсон асуудлыг л зохицуулсан хууль эрхцэн баримтчиг маань энэ бүтээгдэхүүн авах гэрээ юм байна. Энэ гэрээ маань одоо яг өнөөдрийн Монгол улсын нийгмийн эдийн засгийн өнөөгийнхтэй төвшөнтэй адилхан энэ хөгжилтэй улс орнуудад бол өргөн хэрэглэгддэг. За 1960-70-аад оны үеэс одоо Индонез улсаас одоо энэ гэрээний загвар маань гараад өнөө хүртэл хөгжөөд явж байгаа. Монгол улсын газрын тосны тухай хууль 8 дугаар зүйл төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргээс уул уурхай хүнд үйлдвэрийн яам. Газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах
хууль тогтоомж шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох. Монгол улсын газрын тосны тухай хууль 9-р зүйл төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргээс ашигт малтмал газрын тосны газар, газрын тосны тухай хууль тогтоомж шийдвэрийн биелэлтийг хангах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, засгийн газарт ноогдох орлого, төлбөр, урамшууллыг төсөвт төвлөрүүлэх, хайгуул ашиглалтын талбайг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах. Монгол улсын газрын тосны тухай хууль 10 дугаар зүйл нутгийн удирдлагын байгууллагын эрх үүргээс. Нутгийн захиргааны байгууллага, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, газрын тосны тухай хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртэн зохион байгуулах, газрын тосны хайгуул явуулах, талбайг зарлах тухай мэдээллийг хэлэлцэн дүгнэлт гаргах, татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, сум дүүргийн засаг дарга, харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих. Монгол улсын газрын тосны тухай хууль гэрээлэгчийн эрх үүргээс. Монгол улсын хууль тогтоомж дүрм, журам, стандартыг мөрдөж гэрээнд заасан үүргээ биелүүлэх. Өөрийн үйл ажиллагаанд шаардлагадах бараа, ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох. Монгол улсын иргэн, мэрэгжилтэн, мэрэгжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагжуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах. Ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад дотоодын ажилтны цалин урамшууллыг тэгш тогтоох. Түүнчлэн ажилтны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах, хайгуул ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах. За, иргэд маань одоо энэ ямар одоо харьцаанд орох юм бэ гэх юм бол та бүгдний одоо худаг ус өвлжөө барилга байсан. За, магадгүй одоо эртний үе одоо түүхэн доовоо дахлаг ч гэдэг юм уу те археологийн үнд ховор зүйл байх одоо өшөө дурсгал гэх зэрэг үйл ажиллагаад ямар нэгэн байдлаар энэ гэрээлэгч хор хохирол учруулсан бол нөхөн төлөх бол үүргийг бол хүлээн. За ажлын шаардлагаар хайгуул ашиглалтын үйл ажиллагааны шаардлагаар та бүхний одоо өвлж хаварч барилга байгууламж одоо шилжүүлэн одоо нүүлгэн шилжүүлэх асуудал гарах юм бол тухайн одоо нөхөн төлбөрийг бол шилжүүлэхтэй одоо холбоотой зардлыг бас хариуцж гүйцэтгэх нь байна. За ямар нэгэн байдлаар бол гэрээний үүргээ биелүүлээгүй энэ үйл ажиллагаануудыг хөрөл учруулах юм бол одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу одоо санкц арга хэмжээнүүд хүлээх үүрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилго. Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хариуцлага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго нь байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн шилдэг туршлагад тооцогддог. Газрын тосны салбарын хөгжилд тус бодлогын дараах 3 зорилго шууд хамааралтай. Зорилго 5. Гендерийн тэгш байдлыг хангаж бүх эмэгтэйчүүд октын чадварыг бэхжүүлэх. Зорилго 8. Эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжих. Бүтээмжтэй үйл ажиллагаа, зохистой ажлын байр бий болгох. Зорилго 15. Хуурай газрын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг дэмжих, ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх, цөлжилттэй тэмцэх, цөлжилт, ган ачгаас үүссэн доройтлыг арилгах, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох. Эцэст нь хэлэхэд одоо та бүхэн газрын тосны дараагийн сэдвүүдээр одоо зөв зохистой мэдлэг мэдээлэлтэй болж одоо газрын тосны салбарын хөгжилд гар бие сэтгэлээрээ оролцсон гэдэгт итгэлтэй байна. За тэгээ ганц оног орно газрын тос улам өргөх болтугай. Баярлалаа. Канада улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв